Цэргэн мандалт, уран зөгнөлт, адал явдал цуврал зохиолын 1-р бүлгийн 15 дугаар хэсэг. Яагаад гэвэл хэрвээ л шансчууд байхгүй бол вампир консул тэднийг оролдож чадах байлаа. Мария, Тими Тод мэдэж байгаа. За одоо болсон бол бид явъя да. Химэн хэлэхэд хуйгаа Марияд та санаа зовлтгүй. Тодыг удахгүй суллана гэд шилтгээнээс гарч шонхор 200 харсвал базын зүг хөдлөлөө. Баазад ирсэн дээрээ солирын үлдэгдэл жижиг хэсгийг өрөмдөж соолон нян үнэхээр байгааг илрүүлсний дараа алтан уургийн супер генийг агуулсан цэсийг шахаж орхиод нэг цагийн дараа дахин шинжилгэхэд ямар ч нэг үлдээгүй байлаа. Хуйгаа Тодыг суллан түүнээс Мария дамлсан амлалтаа мартахгүй байхыг хүсээд Тод, тийм ээ, бидэнд тэр шилтгэнийг хамгаалах учир шалтгаан их байгаа. Удахгүй биднийг энд буцаан авахыг хүсэж байна. Бид та бүхэнтэй мөр зэрэгцэн дэлхийг хамгаалах болно гэлээ. Сабрина Тодыг хараад учиргүй баярлан тэврэн авлаа. Хоёр хүн мөн аавыгаа тэврэн авлаа. Тод, би одоо та нарыгаа хизээж орхихгүй гэд Сабринад хуйгаатай хийсэн тохиролцоогоо ярьж ням бүрэн устгагдсан. Одоо юу болохыг бид бүгд мэдэж байгаа тул нүүх бэлтгэлээ хангах хэрэгтэй. Бидэнд 5 сар хүрэхгүй хугацаа үлдсэн гэлээ. Манжурт явуулж буй цэргийн тагнуулын тусгай ажиллагаа энэтхэг хятадын хоорондын дайныг хүлээх нь цаг хугацаа алцаар байх тул их Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бэлтгэгдсэн босгогчдыг нэн дайруу дайралтад оруулахыг цэргийн тагнуулынхан тушаалаа. Манжурын үндэсрэх үзэлтнүүдээс бүрдсэн босгогчдын тэсэн ядан хүлээж байсан зөвшөөрөл нь ирсэн тул 5 хэсэг газраар дайралтад шууд орлоо. Их Монгол улсын зүгээс тэднийг дэмжиж байгаа учраас өөрсдөө ялна гэдэгт итгэлтэй байлаа. Манжурын ажиллагааг удирдах байгаа их Монгол улсын цэргийн тагнуулын ажилтнууд 5 бүлэгт хуваагдсан Манжурын үндэсрэх үзэлтнүүдийг шөнө дундын үед дайралтад оруулав. Хятад улс иймэрхүү юм болно гэж үнэхээр тамаглаагүй байлаа. Босгогчид гайхмаар амжилттай дайралтуудыг хийж төлөвлөсөн хотуудыг эсэргүүцэлгүй шахам эзлэн авлаа. Урд болон баруун зүгтээ хамаг анхаарлаа хандуулсан Хятад улс зүүн хойдлаас нь дайралт ирнэ гэж төлөвлөөгүй байсан тул цэргийн шуурхай бүлгүүдээ яаралтай хэлгээж эхэллээ. Их Монгол улсын агаарын цэргийн хүчний зэв 2 хөлгүүд босгогчдыг агаараас дэмжиж эхэллээ. Дайныг шууд эхлэхээсээ жиргэж байсан энэтхэг улс их Монгол улсын цэрэг Манжурын босгогчдыг дэмжиж дайрч эхэлсэн мэдээ ангуудаа Хятад улсад дайн зарлаж цэргийн ангиуд нь Хятадын хилийн зурхсыг давлаа. Энэ нь Хятадтай дайны байдалд байдаг бүхий л улс оронд алтан боломж олов. Тайваны арлын цэрэг Хятадын эрэгт буусан мэдээ удалгүй сонсогдож эхэлснээр Хятад улс олон талаасаа зэрэгцэн орж ирэх дайралтад өртөж эхэллээ. Тайваны ерөнхийлөгч их Монгол улсын талаас дэмжлэг хүсэж тусламж гуйсан бөгөөд үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ариу хуралдаж Тайванд зэв нэг загварын сүнөгч 20 онгоц худалдах шийдвэр гаргалаа. Манжурын хязгаарыг өөртөө нэгтгэхийг дэмжсэний хариуд шинэ төрлийн зэвсгүүдийг их Монгол улсаас ийхүү худалдан авах болов. Хятад улс энэтхэг болон Тайваны эсрэг цөмийн зэвсэг хэрэглэн хэмээн сүрдүүлж цэргээ даруй буцаан татахыг шаардсан боловч татгалсан хариу авчээ. Их Монгол улсын цэргийн дээд байгууллагаас Хятадын цөмийн зэвсгийн шилжилт хөдөлгөөнийг маш анхааралтай хажиглаж хөрсөн нөхцөлд дорн агаарт нь устгахаар бэлдсэн байлаа. 3 хоногийн ширүүн тулааны эцэст Манжурын хязгаар их Монгол улсын цэргийн мэдэлд бүрэн орж Хятад улс эсэргүүцсээр байсан тул зэв 2 байлдааны хөлгүүд Хятадын их цагаан хэрмийг даван Бээжин хотын захын дөргүүдэд байрласан цэргийн байрлалуудад зохилдогч их Монгол улсын хуурай замын 500 цэрэг Хувлай хааны хуучин ордон байрладаг газар десантаар бууж улмаар Хятадын талыг шахалтад оруулж эхэллээ. Хятадын тал хамгийн эхлээд их Монгол улстай яриа хэлэлцээр эхлүүлж Манжурын хязгаарыг их Монгол улсын мэдэлд шилжүүлэхийг зөвшөөрөн хариуд нь цагаан хэрмийн дотроос зэрэгээ гаргахыг хүслээ. Ийхүү олон зууны дараа Монгол зэрэг цагаан хэрмийг даван Бээжин хотыг бүсэлж их хүчийг үзүүлэн Хятадын талыг буулгаж авсны дараа зэрэгээ татлаа. Энэ үед туйга сансрын хамгаалалтын постуудыг түргэтгэх мөн галын хүчийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байлаа. 4 сарын дундуур өөрсдөөсөө хамаагүй хүчтэй дайсантай нүүр тулах нь ойлгомжтой болсон тул хамаг цаг хүчээ энэ талд хандуулсан байв. Дэлхийн эргэн тойронд байрлуулах сансрын хамгаалалтын 8 пост
2 сарын сүүлээр бэлэн болох төлөвлөгөөт ажил эхэлж мөн Зэв 3-ын 11 ч хөдөлгөөнд бүлгийг Даруй Нарны аймгийн гаригууд руу илгээлээ. Энэ эргүүлийн нэгжүүдийн бүрэлдэхүүнд анх удаа Оросын холбооны улсын болон Хазар Монголын цэргүүд багтан орсон байлаа. Энэ нэгжүүд Нарны аймгийн гаригуудад хүрч тэдгээрийг судлах бөгөөд уг гаригууд дээр их Монгол улсын сансрын цэргийн хүчний баазуудыг байрлуулах талаар төлөвлөсөн байв. Ингэснээр 4 сарын дундуур Лишансчууд дэлхий рүү урдынх шигээ шууд хурж ирнэ гэсэн ойлголт байхгүй болжээ. Манжуурын хязгаарыг эзлэн авсны дараа Хятад гаралтай иргэдэд 6 сарын дотор Манжуурыг орхин гарах хугацаа өгч их Монгол улсын усан цэргийн хүчний анхны бомтыг байгуулах ажлыг нэн даруй эхлүүлжээ. Манжуурын уугуул манж болон Орос гаралтай иргэдийг тухайн бүс нутагтаа үлдэхийг хүлээн зөвшөөрсөн ба өөр Монголоос иргэдийг шилжүүлэн суршуулах болжээ. 11 сарын 18-ны өдөр өрлөг цогцлборын нээлтэд Алтан ургийн удмынхан бүгд хөрөлцөн ирж цогцлборын нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Энэ дотоод энергийн хүч чадлыг эзэмшсэн их Монгол улсын ирээдүйн хүлэг баатруудыг бэлтгэн гаргах юм. Хуйгаа нээлтэд маш их оч холбогдол өгснөөр нээлтийн үйл ажиллагаа нэлээд өндөр хэмжээнд болж их Монгол улсын ерөнхийлөгч Батхүү хүртэл хөрөлцөн ирсэн байлаа. Ийхүү өрлөг сургуулийн нээлт дуусны дараа бүх суралцагчдыг хамруулсан яриаг хийхээр лекцийн төв танхимд Хуйгаа 12 багшийн хамт орж ирсэн байв. Хуйгаа яриагаа эхлэхдээ та бүхэн бол их Монгол улсын итгэл найдвар, төшиг тулгуур болох ёстой. Дотоод энергийн хүч чадлыг эзэмших нэр хүндтэй хүмүүс лээ. Энэ мөчөөс эхлэн та бүхнийг Хүлэг Баатар хэмээн дуудах болно. Гэхэд бүгд алга нижиглүүлэн ташиж их Монгол улсын төлөө зүтгэе хэмээн нэгэн дугаар цураатууллаа. Та бүхний сурах зүйл сургууль сурдаг зүйлээс тис өөр болох болно гэд багш нарыг сургалтын ерөнхий танилцуулгыг хийхийг өрөв. Сургалтын хамгийн чухал хэсэг бол хүний тархины үйл ажиллагааг хөгжимжүүлэх юм. Хичээлийн бараг 90% нь энэ чиглэлээр явагдана. Иймд та бүхэнд амралт их шаардлагатай учраас 7 хоногийн 3 өдөр амарч байх болно гэж сургуулийн захирал насан жаргал танилцуулаад мөн багш нараа танилцуулан багш оюутнуудын дунд асуулт хариултын зарчмаар сургалтын талаар яриа өрнөж байх үед Хуйгаа чулууныг дуудаж сэтгэл санаа нь ямар хөө байгааг асуухад чулуун маш өндөр сэтгэлдтэй байгаагаа хэлж ээж болон ах トゥ нар нь хамт ирээгүй. Гэхдээ байнга эргэж ирж байна гэсэн гэхэд Хуйгаа тийм үү? За амжилт хүсье гэхэд чулуун баярлаа гэд буцаж танхимд орлоо. Африк ТV-г тойруулсан хүйтэн шугамын ажил үргэлжилсээр нийт ажлын 40% нь дуусаад байлаа. ТV-г агаараас байнга тандаж байгаа бөгөөд нэг ч амьд амтан үлдээгүй гэдэгт бүгд итгэлтэй байлаа. Гэтэл бүрэгдийн нүд хиймэл дагуулын систем Египтийн пирамидын орчмоос амьд хүн байгаа дохойг хүлээн авчээ. Тэвд нэг ч хүн үлдээгүй гэж итгэж байсан хүмүүс гайхан дахин хайсан боловч уг дохой алга болсон байв. Гэтэл дохой дахин ирж пирамидын орчмыг дахин сайтар тагнаад пирамидын яг хажууд байгаа хүмүүсийг илрүүлэн их Монгол улсын агаарын цэргийн хүчний Зэв 2 байлдааны хөлгүүд уг газар яаралтай хөрөлцөн ирлээ. Гэвч яг энэ цэцэгт шимэгчд байгааг нь гайхал төрүүлж энэ нь пирамидтай холбоотой байж болох юм гэсэн тамгийг гаргалаа. Уг пирамидууд нь ямар нэг байдлаар Лишансчуудын төвхтэй холбогддог бөгөөд энд шимэгчдийг ортуулахгүй байх ямар нэгэн зүйлс байгаа нь тодорхой байлаа. Пирамидын хаалга онгойсон байх бөгөөд хүмүүс тэнд нуугдаж үйжээ. Бараг 300 гаруй хүн идэх хоол уух усгүй болоод сүүлийн 2 өдөр пирамидаас гарч ирсэн нь ийхүү хиймэл дагуулын системд мэдрэгдэж их Монгол улсын анхаарын цэргийн хүчний Зэв 2 хөлгүүд тэднийг тээвэрлэн аюулгүй газар хүргээд пирамид дээр буцаж ирлээ. Хуйгаа тод руу залгаж энэ явдлыг хэлээд пирамидын талаар ямар нэгэн мэдсэн зүйл байгаа юу гэхэд Тод яг сайн мэдэхгүй. Гэхдээ надад нэг ном байдаг. Энэ ном пирамид ямар учраас хэрхэн яаж бүтээгдсэн тухай миний хизээч харж байгаагүй хэлээр бичигдсэн учраас би нэг их сонирхож байгаагүй. Чи хэрв тэр бичгийг нь тайлж уншиж чадвал тэнд нэлээд юм байгаа байх гэхэд Хуйгаа хэдэн хуудас юм гэж асуув. Ердөө л нэг хуудас. Яагаад ном гэж хэлээд байгаа вэ гэхээр яг л ном шиг хавцтай учраас гэж Тод хариулв. Хуйгаа над руу имэйлээр явуулчих гэхэд Тод мэдлээ бос. Нэг цагийн дараа гэхэд явуулчих баха. Нөгөө асуудал мартаагүй үстэй босоо. Бид нүхтэ бэлдээд л байгаа гэхэд Хуйгаа
Санаа зовлтгүй хэмээн хариуллаа. Ингээд яг 1 цагийн дараа Хуйга Тодоос имэйл хүлээн авч нээж үзвэл уг захиа нь маш эртний санскрит хэлээр бичигдсэн болохыг хараад түүнийг уншиж чадах нэгэн эрдэмтэнд имэйлээр маш яралтай гэсэн гарчигтайгаар илгээлээ. Манжуурын хязгаарт хятад иргэд олноор эсэргүүцэл илэрхийлж эмх замраагүй байдал үүсэх төлөвтэй болсныг сонсоод ерөнхийлөгч Батхүү цагдаагийн тусгай ангиудыг илгээж эмх замраагүй байдалд оролцсон бүх хүнийг нэн даруй улсын хилээр гаргаж явуулахыг үүрэг болголоо. Цагдаагийн тусгай ангиуд Манжуурт ирж уйманд оролцсон хятад иргэдийг олноор нь баривчлан толгойж байсан хүмүүст газар дээр нь ялын дээд хэмжээ өгснөөр уймэнийг доор нь дарж чаджээ. Энэ үмээрнээр далимдуулан цагдаагийн хүчээр хятадуудыг нэг бүрчлэн гаргаж эхлэх шийдвэрийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарган Манжуурын хязгаар ерөнхийдөө зэлүүд хосон нутаг болж тэр хязгаарыг их Монгол улсын роботчсан аж үйлдвэрийн бүс болгох шийдвэр гарлаа. Энэ нь дэлхийн эдийн засгийн голлох улс болсон их Монгол улсын эдийн засгийн хүчин чадлыг дахин нэмэгдүүлж их Монгол улсаас бүрэн хамааралтай шин дэлхий ертөнц тогтоох гол үндэс нь болох ёстой байв. Өрлөх сургуулийн зүгээс сургалтын үйл явц бодож байснаас хамаагүй хурдан үр дүнтэй байгааг дуулгасан сайхан мэдээг Хуйгаа дэрүүлсэн байлаа. 2028 оны 11 сарын 26-ны өглөө их Монгол улсын шинэ нийслэл болж байгаа Хар хором хотын төвд байрлах асар өндөр морин хуур хэлбэртэй байшин дотор Хуйгаа нэгэн бүсгүйтэй өглөөний хоолоо идэж байв. Энэ мэдээж түүний хайртай бүсгүй Номин байлаа. Тэр хоёр Хар хором хотын нээлтэд оролцохоор иржээ. Хар хором хотод Шинэ дэлхийн холбооны улсуудын бүх удирдагчид цугларсан байв. Хотын нээлт өглөөний 10 цагт эхэлж их Монгол улсын ерөнхийлөгч Батхүү нээж хэлсэн үгэндээ өнөөдөр бол 800 гаруй жилийн тэртех их Монгол улсын нийслэл Хар хором хотыг сэргээн засаж өнөөгийн их Монгол улсын нийслэлээр дахин зарлаж байгаа түүхэн өдөр юм. Хар хором хот өнөөдрөөс эхлэн дэлхийн хүн төрөлхтний харах нүд, хазах шүд, үнэрлэх амар, сонсох чих, бодох толгойн байх болно гэдгийг та бүхэндээ хэлэхэд таатай байна. Хар хором хотоос хүн төрөлхтний итгэл найдварын гэрэл гэгээ үргэлж засарч явах болтугай. Мөнх тэнгэр биднийгээ ивэлдээ авах болтугай гэв. Ирсэн гişтийг цай хоолоор дайлж, урлагийн тоглолт, цэргийн парад болж Хар хором хот дахин дэлхийн түүхэнд сүр жавхаатайгаар иргэн ирлээ. Энэ олны дунд бас 10 орчим зочид байсан нь Тод тэргүүтэй лишансчууд байлаа. Тод Хуяагийн хамт ерөнхийлөгч Батхүүтэй уулзаж лишансчуудын их Монгол улсад амьдрах эрхийн талаар ярилцаад тэднийг Манжуурын хязгаарт сууршуулах талаар тохирч хамгийн гол асуудал дэлхий рүү ирж байгаа лишансын хөлгүүдийг яаж зогсоох талаар нэн даруй шаардлагатай арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй байгаа. Дээр тохиролцжээ. Хуйгаа Тодын хамт нэгэн хоолны газар орж нэлээд зүйлийг ярилцсан нь дэлхий дээрх өөр төрлийн амьд биетүүдийн тухай байлаа. Тод шинэ үеийн вампируудын тухай нэлээд сайн мэджээ. Вүн вампир нь лишансын нингийн адил нэгэн төрлийн ням ба гэхдээ тийм ч аюултай биш. Түүгээр халдварласан хүн вампир болох хэдий ч өөрийн хүн байх үеийн ой санамжаа алддаггүй тул хүн төрөлхтний хувьд тийм ч их аюултай биш. Харин шинээр гарч ирсэн вампирууд хүчний дэг журмыг орхиж лабораторийн аргаар өөрсдийн генийг мутацид оруулан илүү хүчтэй болж байгаад санаа зовж байгаагаа хэлээд тэд наранд яг л хүн шиг явж чадна гэлээ. Хуяа Тодоос нянг аваачиж нуусан Дракулагийн шилтгэний талаар мөн Мариагийн талаар асуугаад яагаад та нар тэднийг хамгаалалтад авсан юм? Шинэ вампирууд та нарыг яаж мэддэг юм? Гэхэд Тод шинээр гарч ирсэн вампируудад наранд явж чаддаг болох аргыг бид зааж өгсөн учраас тэд биднийг ямар ч нөхцөлд дийлэхгүй гэдгээ мэддэг тул миний үгийг сонсдог. Мариагийн хувьд тэр бол жирийн нэгэн вампир биш. Манай лишансчуудын нэгэнтэй хайр сэтгэлийн холбоотой байсан учраас түүнийг хамгаалах нь бидний зүгээс түүнд үзүүлэх хүндэтгэл билээ гэлээ. Хуйга юу нэ? Хайр сэтгэл. Лишанс болон вампирын дунд хайр сэтгэл. Тэгээд тэр хоёр хүүхдтэй болоогүй юм уу? Гэхэд Тод харин наан ч л хэргийн учир байгаа юм. Мария жирэмсэн болсны дараа Бриан тэр хоёр ямар нэг юмнаас болж муудалцсан бөгөөд Мария гэрээ орхин явсан. Бид 100 жилийн дараа Мариагийн байгаан газрыг олж тогтоосон боловч цаг хугацаа Бриан тэр хоёрыг хүлээлгүй. Тэд өөр өөрсдийн замыг хүн тус тустай амьдралтай болсон байв. Бриан гэрлэж үр хөвгттэй болсон гэхэд Хуйга байцаарай.
Бриан гэж нөгөө эрэл базад өөрийгөө хороод уу гэхэд Тод тийм ээ гэлээ. Тэгээд Мариагийн хүүхэд юу болсон юм гэж хуйгааг асуухад Тод тэр л харин маш том нууц олж үлдсэн. Мария түүний тухай хиндэж хэлдэггүй. Бид түүний тархийг уншаад юу ч мэдэж чадаагүй. Учир нь Мария хүүхдээ төрүүлсний дараа өөрийнхөө ой санамжийг вичээр арилгуулсан тул хүүхдээ хаана байгааг өөрөө ч мэдэхгүй гэлээ. Хар хором хотын нээлтийн 2 дахь өдөр ерөнхийлөгч Батхүү Шинэ дэлхийн холбооны улсуудын удирдагчдтай хийсэн хаалттай хуралдаан дээр нэгэн гайхалтай мэдээ дуулгасан саран дээрх хүчил төрөгчийн станцуудын ажлын байдлыг танилцуулж одоо саран дээр хүн ямар нэгэн амьсгалын аппаратын тусламжгүй амьсгалж чадхаар болсныг хэлээд та бүхэн өөрсдөө ч нүдээрээ хардаг байх. Сааралдан харагддаг байсан сар маань одоо үл мэдэг цэнхэр туяатай харагдаж эхэлсэн байгаа. Бид амласан 9 ороо саран дээр Шинэ дэлхийн холбооны улсуудад эзэмшил газар хуваарлах талаар манай эрдэмтдээ гаргасан газрын зурагтай танилцахыг хүсэж байна. Та бүхний өмнөх хавцанд газрын зураг байгаа гэлээ. Улс орнуудын удирдагчид маш их сонирхон өөрсдийн улсад олгогдсон газар нутгийг харж хэрхэн яаж эзэмшил газраа эзэмших талаар асуухад ерөнхийлөгч Батхүү 2029 оны 5 сараас их Монгол улсын сансрын тээврийн хөлгүүд улс олгоноос саран дээр сурших анхны хүмүүсийг зөөвөрлөх болно гэд. Одоо бидний хамгийн гол асуудал бол гэд тахимд сууж буй цэрэг хувцастай нэгэн эрхмийг зааж генерал Бадмаад урьж нэгэн чухал зүйлийг та бүхэн танилцуулах болно гэлээ. Генерал Бадмаад урьж эндэрт гарч ирээд улс орнуудын удирдагчдын мэндийг асан яриандаа орлоо. Шимэгчийн асуудал, техносчуудын асуудал гэд сүүлийн 1 сар орчим хугацаанд болж байгаа үйл явдлуудыг та бүхэн мэдж байгаа. Урьдчилан таамаглаж байгаагаар удахгүй 4 сарын дундуур лишансчуудын байлдааны хөлгүүд дэлгүүр рүү дайрах мэдээлэл бидэнд байгаа. Энэ талаар та бүхний хэн ч сонсоогүй. Энэ нь нууцлалын өндөр зэрэгтэй мэдээлэл байсан бөгөөд одоо нэгэнт баталгаажсан тул та бидний даруй хамтарсан хариу арга хэмжээ авах шаардлагатай болж байна гэхдээ зэрэгцэн. Танхим согсод шивэр авир шивнэлдэж эхлэв. Генерал, эхлээд та бүхэн миний ярихыг гүйцэд сонсно уу? Дараа нь асуух тодруулах зүйлээ ярилцахыг хүсэж байна гэд яриагаа үргэлжлүүллээ. Бидний зүгээс хамгийн ихэнд авах арга хэмжээ бол дэлхий дээр 100 км тутамд өндөр хүчин чадалтай лазерын болон цахилгаан соронзон долгионы нүсэр том хамгаалалтын буурнуудыг яаралтай байрлуулах шаардлагатай болж байна. Уг ажилд шаардлагатай бүхий л материал хүн хүчний асуудлыг бид нэн даруйд ажиллан богино хугацаанд бэлэн болгох хэрэгтэй. Мөн их Монгол улсын сансрын цэргийн хүчний аян 2 пуужингийн баазуудыг тодорхой цагуудад байрлуулах хэрэгтэй байгаа ба уг баазууд бүрэн хориотой бүсэд тооцогдох ба зөвхөн их Монгол улсын цэргийн дээд байгууллагаас зөвшөөрсөн хүмүүс л орж гарч байх юм. Лазерын болон цахилгаан соронзон долгионы буунууд нь бүрэн автоматжуулагдсан байх ба бүгдийг нь алсын зайнаас их Монгол улсын зүгээс удирдах юм.